Гайлийн ерхий газраас харт амих мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагаагаа сайжруулж, эрсдэл өндөртэй хилийн бомтуудад сүүлийн үеийн рентген төхөөрөмжүүдийг суйрлуулснаар илрүүлэлт нэмэгджээ. За гайлын байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаасан чиглүүлэхээ хүрээнд мансууруулах болон сэтгцэн нөлөөт бодистой тэмцэгчлэр шатгараас арга хэмжээнүүд авч явж байгаа. Үүний үр дүнд 2023 онд 16 удаагийн тохиолдолд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлгийг завцсан. 2024 онд 17 удаагийн үйлдэл, 2025 оны эхний 4 сарын байдлаар 8 удаагийн үйлдэлийг талсан зогсоогоод цагдаа тагнуулын байгууллагуудад харилцааны дагуу шилжүүлээд ингээд ажиллаж байгаа. Энэ дундаас онцолж хэлэх юм бол 2025 оны эхний үйлрэлд зүүн өмнөд Азаас ирсэн 510 г синтетик төрлийн бодисыг бол илрүүлээд цагдаагийн байгууллагуудад харилцааны дагуу шилжүүлсэн. Мөн Европын холбооны улсаас Монгол улсын нэр бүхий иргэний нэр дээр улс орондын шуудан илгээмж ашиглан илгээсэн 840 орчим грамм гашиш гэх нэршилтэй бодисыг бас гайлийн хийн шалгалтаар илрүүлээд цагдаагийн байгууллагад харилцааны дагуу шилжүүлээд ажиллаж байгаа. Гадаад улс орн руу зорчих, Монгол улс руу ирэх иргэдийн урсгал нэмэгдэж байгаа нь мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх гэмтэрэг үйлдэгдэх шалтгаан болж байна. Иргэдийн дайвар ачаанд сэтгцэд нөлөөт бодисыг нуун хил нэвтрүүлэхийг завдах тохиолдлууд ч гарч байна. Монгол улсын иргэд сүүлийн үед гадаад улс руу аяллаа журмаар, ажлын журмаар ихээр зорчдог болсон. Зүүн өмнөд Азийн зарим орнууд, Европын холбооны бас зарим улсуудад байгалийн гаралтай мансууруулах бодисыг тодорхой төвшөнд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Манай иргэд эрх зүйн мэдлэггүйгээс гадна бас санаат болон санаандгүй байдлаар тухайн улс оронд зорчиж явах үедээ тухайн бодисыг хэрэглэх мөн хэрэгжилсэн бодиснаас Монгол улс руу зорчин эрэхтэй авч ирээд хил дээр шалгагдах цаашдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохчоор шалгагдах нөхцөл байдал үүсэж байгаа. Тийм учраас Монгол улсын иргэдтэй анхааруулж хэлэхэд гадаад улс руу зорчин явахдаа энэ төрлийн мансууруулах сэтгцэн нөлөөсийг хэрэглэхгүй байх, бусдаас дайвар ачаа авахгүй байх, сонгосны буудал дээр бусдад бас өөрийнхөө ачаа дэшийг итгэж найдаж үлдээхгүй байх дээр анхааруулах сэрэмжлүүлгийг бас анхааруулж хэлмээр байна.